Сайн байцгаана уу? За энэ удаад зүрхний төрөлхийн хяналт буюу cardiac output мониторын талаар ярилцъя. За зүрхний төрөлхийг хэмжих гэдэг бол өөрөө нэлээд төвөгтэй байдаг учраас олон аргууд бол нэгдсэн байдаг. За энэ аргууд нь бол тодорхой давуу болон сул талуудтай. За эхний арга бол пикийн зарчим байна. Энэ пикийн зарчим нь болохоор хүчил төрөгчийн тээвэрлэлд нэвчилд эргэж ирж байгаа хүчил төрөгч гэх мэтчлэн тэр зөрүүнээс гаргаж cardiac output-ыг тооцдог арга байдаг. Үүнийг бол алтын стандарт гэж үздэг. Энийг өмжихийн тулд Swan Gas-ыг ашигладаг байгаа. Swan Gas буюу уушгины артерийн катетерыг байрлуулж ийж хэмждэг. Термодилюшны арга гэж байгаа. Энэ бол нэг сүүлд 2000 оны үеэс эхэлж хэрэглэгдэж эхэлсэн. Ойролцоогоор температурын зөрүүн дээр үүслэж арын андертик curve гэсэн морин дээр үндэслэж гаргаж cardiac output-ыг гаргадаг арга. Индикатор dilution мөн адилхан тодорхой индикаторыг ашиглаад cardiac output-ыг тооцож гаргана. Эндээс бусад аргууд бол байгаа. Зүрхний эхо ашиглах гих мэтчлэн аргуудыг бол байдаг. Гэхдээ үндсэндээ бол энэ гурван арга дээр хамгийн түлхүү хэрэглэж байгаа учраас энэ удаад дурдъя. За гемодинамикийн үнэлгээ болвол эдгээр үзүүлэлтүүдийг бид нэр харах зорилготой гэсэн үг. Cardiac output-ийн stroke volume, цахим сүнсний эсэргүүцэл нь ямар байгаа, уушгинд ямар байгаа юм. За тэгээд холимын инструмент гих мэтчлэн, за хүчил төрөгчийн хэрэгцээ нь ямар байгаа гих мэтчлэн энэ үзүүлэлтүүдийг харах зорилготойгоор энэ аргуудыг хэрэглэж гаргаж ирдэг бахнэ. За термодилюшны аргыг хувьд бол тодорхой түрүүлсэнчлэн арын андертик curve гэдэг морийг ашиглаж байдаг. Энэ аргын тусламжтайгаар зөвхөн cardiac output-аас бусад үзүүлэлтүүдийг харах боломжтой байдаг байгаа. За термодилюшнийг зөвхөн түрүү бичснээр PICO гэж үзэж болохгүй. Swan Gas ч гэсэн бас термодилюшны аргыг хэрэглэдэг. За энэ cardiac output-ийг хэрэглэх термодилюшнийг бол алтын стандарт руу оруулж ийн гэж бичсэн байна. За тэгээд үргэлжлсэн байдлаар хаалганы үедээ урт хугацааны хаалганы үед хэрэглэж болдог. За bolus injection болон continuous байдлаар бол термодилюшн хийгээд cardiac output-ыг хэмжих боломжтой байдаг. За термодилюшны cardiac output-ны хувьд бол үндсэндээ хоёр хуваачж байгаа. Continuous болон завсарлага тэгээд үргэлжлсэн болон завсарлага тэгээд за үргэлжлсэн гэдэг нь болохоор warm thermal indicator буюу бүлээн байдлаар ашиглаж гаргаж авч байгаа cardiac output-ыг хэмжиж байгаа гэсэн үг. Transpulmonary болон intermediate гэдэг нь болохоор яг ижлэхэн завсарлагаат буюу хүч усмлыг ашиглаад cardiac output-ыг хэмжиж гаргаж байгаа арга байдаг. За эдгээр үндсэндээ хоёр хуваачж байгаа. За энэ удаад эхлээд continuous хандлаар ярилцъя. За үргэлжлсэн cardiac output-ыг хэмждэг warm thermal indicator ашиглахад энэ уушгины артерийн уурсыг бол байрлуулдаг буюу энэ Swan Gas-ийн уурсыг ашигладаг. За энэ Swan Gas-ыг товчхон тайлбарлах юм бол proximal port-ын за үндсэндээ бол дөрвөн порт люментэй байдаг. За proximal port-ын стандарт нь бол 4 байдаг. Энэ дээр нэмэгдээд нэмэлт нэг байрлах юм бол энэ нь continuous cardiac output хэмждэг гэд ангилагддаг байгаа. За proximal port-ийн хувьд гэх юм бол баруун тосгууртаа нэгддэг. Ойролцоогоор 30 см орчим дээр нь байж идэг. За тэгээд термистер гэж байгаа. Энэ термистерийн тусламжтайгаар бид нэр cardiac output-ыг гаргаж ирж байгаа. Энэ термистер нь болохоор энэ Swan Gas-ийн үзүүр дээр нь ойролцоогоор 4 см орчим байгаа. За тэгээд баллон порт гэж байгаа. Энэ үзүүрт нь баллонтой энийг хийх порттой. За distal порт нь бүр үзүүрт нь гарч байгаа люмен байдаг байгаа. За энэ харагдаж байгаачлан бусад энэ cardiac output-ыг continuous oximetry гэдэг нэмэлт юмуд бол байдаг. Тэгэхээр стандарт болон нэмэлт cardiac output-ыг хэмждэг Swan Gas гэдэг тусдаа special cardiac output-ыг хэмждэг special Swan Gas гэх юм уу? Энэ тусдаа байдаг бахнэ. Тэгэхээр Swan Gas болон ижлэхэн гэсэн ойлголт бол биш. За энэ continuous termodilation cardiac output мониторинг болохоор яаж ашиглагддаг вэ гэхээр яг түрүүний proximal буюу баруун тусгууртай байсан тэр портынхоо доор нь энэ хийтийн филамент гэж байж байгаа. Энэ нэг 15-аас 25 см орчим юм ирчилсэн. За тэндээс бол тодорхой дулааныг үүсгээд тэгээд термистер нь бол мэдэрдэг гэсэн санаа. Ерөнхий ойлголт нь бол энэ хийтийн филаментээс очсон тэр дулааныг энэ термистерийг мэдрэх зорилттойгоор хийгдсэн байдаг бөгөөд энэ нь тодорхой нэмэлт люмент гаргаад
continuous cardiac output-ийг хэмждэг Swan gas гэж тустай байдаг гэсэн үг. За энэ термистр нь бол үзүүрт нь харагчны ойролцоогоор 4 см орчим. Яг дотроо бол энэ зарчим нь бол ингэж байрлаж байдаг. Энээс үргэлжлээд болохоор distal port нь гарч байгаа. За энд түрүүний харагдчих байсанчлан за энэ хэд тэмдэглэгээ бол нөгөө 30 см 10 см-аар нэг одоо хэмжил тавьсан байдаг Swan gas дээр. Тэгээд ер нь болохоор 40 см 30 см. За энэ 30 см-т бол proximal port гарч байгаа. Энэний доор хэсэгт нь болохоор одоо хийдийн филаментууд нь байж байгаа. Энэ хийдийн филаментууд тодорхой хэмжээгээр одоо гүйдэл үүсгээд үүний үр дүнд одоо баруун тусгаараас очиж байгаа тэр дулааныг термистр дээр очиж мэдэрнэ гэсэн үг. За бүтнээр нь бол ингэж харагдаж байна. Энд proximal port явж байгаа. За тэгээд энэ хийдийн филамент энэ 10 см дээр зүгээр тэмдэглэгээ байна. Тэгээд энд үзүүр дээр нь болохоор баллон, энэ урд нь болохоор термистр байна. За илүү сайн харах юм бол энэ баллууны урд хэсэгт энэ үзүүр дээр нь болохоор энэ одоо distal port байгаа. За тэгээд энэний үзүүрт болохоор нэмэлт буюу continuous cardiac output-ийг хэмжих. За тэгээд нэмэлт юм одоо портуудтай Swan gas гэж байгаа. Тэр нь болохоор одоо энэ холимог инстрацийг хэмждэг сенсортэй. Тэгээд баллон байдаг байна. За харин одоо энэ бусад термистр коннектор байгаа. Түрүүний филаменттай холбогддог коннектор гэх мэтчлэн байгаа. За энэ баллууны хувьд гэх юм бол одоо байрлуулахад нэлээд ач холбогдолтой байдаг. За ойролцоогоор тусгай шприцтэй энэ шприц 1.5 мл-ээс дээш одоо ингээд юм плагтай байдаг. Тэгэхээр 1.5-аас дээш их хэмжээгээр одоо хийлэхгүй гэсэн санаа. За одоо бол энэ Edwards-ийн холболт гээд холболтууд мониторууд дээр тусгай юм холболтуудаар холбож байгаад хяналт хийдэг байгаа. За энэ continuous cardiac output-ийг хэмжихэд нэлээд ач холбогдолтой байдаг. За энэ дэлгэцэн дээр бол 30-60 секунд тутамд одоо апдейт хийгдээд одоо үргэлжилсэн хяналтыг хийх боломжтой байдаг. Тийм учраас одоо гемодинамик маш хурдан хугацаанд өөрчлөгдөхөд бол нэлээд ач холбогдолтой байдаг учраас үүнийг одоо алтын стандарт гэж тооцоод байгаа. За энэ дээр дэлгэрэнгүй бичсэн байна. За бол одоо уушгины артерийн катедрыг байрлуулах гэдэг бол 7-9 френчтэй ойролцоогоор дунджаар 110 см урттай байдаг. Стандарт одоо Swan gas-ын катедр бол 4 люментэй, distal, proximal, 3 дахь нь болохоор одоо нөгөө катедр баллууны холбох. Энэ дэр баллуун гэдэг л үг байсан баг та. Баллууны одоо хийлэх люментэй. Тэгээд 4 дахь нь болохоор термистртэй холбогддог гэх мэтчлэн. За нэмэлтээр болохоор холимог инстраци одоо оксиметр буюу сенсор үзүүрт нь байрладаг гэх мэтчлэн. За уушгины артерийн одоо гурсыг байрлуулахад бол нэлээд төвөгтэй. Тэгээд байрлуулсныхаа дараа заавал X-ray шалгадаг байгаа. За байрлуулахад бол одоо хүндрэлийг гардаг инвазив учраас одоо эмчийн чадвар ч гэсэн хамааралтай болоо явждаг. За байрлуулахын тулд одоо тухайн хаана байрлаж байгаа гэдгээс хамаарат тухайн даралтуудыг харж агаад байрлуулдаг байгаа. Тэгээд энэ баллууны хизээ хийлэхгүй гэдэг бол ач холбогдолтой. Гэхдээ энэ нь бол одоо хязгаарлагдмал зүйлүүд бас байгаа. Энэнд одоо зүрхний үйл ажиллагааны алдагдал гих мэтчлийн асуудлуудтай байх юм бол буруу загшрслууд байгаа. Тийм учраас эдгээр зүйлийг анхаардаг байх нэ. Тэгэхээр уушгины артерийн катедрыг байрлуулах, уушгины артерийн cardiac output дээр хэмжигдэл үндсэн ойлголт нь бол юм байдаг байгаа. Харин transpulmonary thermodelusion-ийн хувьд бол continuous одоо thermodelusion-аас ялгаатай. Яагаад тэгэхээр одоо continuous cardiac output-ийг хэмжинэ гэдэг бол биднэрт Swan gas-ыг байрлууллаа. Тэр нь одоо гадны ямар нэгэн нөлөө бол байх шаардлагагүй. Би үргэлжлсэн байдлаар 60-аас 30 секунд тутамд шинжлэгдээд хянаад явна гэсэн үг. Transpulmonary гэхээр бид нар хүүтэн усамлыг ашиглаад төвийн үеийн гурсаар нь дамжуулаад хүүтэн усамлыг тодорхой хэмжээний хүүтэн усамлыг хийж тэнд одоо хүүтэн усамл хийж хянаж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энд бол ялгаатай зүйлүүд байгаа. Тэгэхээр transpulmonary дээр бол эмчийн оролцоо, сүлгчийн оролцоо бол ордог байгаа. Тэгэхээр завсарлагат гэсэн үг. Үргэлжлсэн хяналтын хувьд бол одоо хурдан гемодинамик өөрчлөгдөх, хаалганы үед одоо цусаалтах ч юм уу тийм өөрчлөлтүүд гарахад бол тэр дор нь одоо үзүүлэлтүүд нь шинжлэгдээд шууд гаргах боломжтой. Transpulmonary хувьд болохоор ялгааны юу вэ гэхээр нэг амин үзүүлэлт өөрчлөгдөхөд бид нэр дахиад заавал calibration хийж үргэлжлсэн cardiac output-ыг хэмжинэ гэсэн үг байхгүй.
Тэгэхээр энэ нь ялгаатай. Термотилюшны хувьд гэх юм бол одоо фикулаас ялгаатай. Стюарт Хамилтоны тэгшгэлээр явдаг. Термотилюшнийг хянахдаа бид нэр заавал Ariander-ийн curve гэдгийг ашиглаж байгаа учраас continuous байх үедээ ямар нэгэн одоо calibration хийх шаардлагагүй. Ихэнх үед л бид нэр calibration хийж тэр төхөөрөмжөд calibration хийж байгаа. Харин transpolymer байгаад ирэхээр хүүтэн ус өмлийг заавал хийж өгч ийж гемодинамик өөрчлөлт гэх юм бол заавал дахин тооцоол хийж ийж хяналт явна гэсэн үг. За Stewart Hamilton-ы тэгштгэлийн талаар тайлбарлая. Энэ нь болохоор cardiac output-ийг хэмжихтэй одоо тухайн үндэсний температур, core температур, тэгээд одоо хүүтэн ус өмлийн температур, тэгээд хүүтэн ус өмлийн эзлэгэн тогтмолтойгоо Ariander-ийн curve-тэй харьцуулж гаргаж ирдэг гэсэн үг. Тэгэхээр термодилюшны арга бол пикийн зарчмаас эрс ялгаатай байдлаар тооцоол хийдэг. За харин одоо трансполимерийн байдлаар ганцхан тэгж хүүтэн ус өмлөөр хэмжилт хийх нь өөрөө одоо алдаа гарах эрсдэл нэмэгддэг учраас одоо орчин үеийн аппаратнууд, орчин үеийн модулууд болохоор трансполимер термодилюшн дээр нэмээд pulse control-ыг давхар хардаг гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрыг хавсарч байгаа бол бид нэрт одоо үргэлжлсэн байдлаар cardiac output-ыг хэмжих. За тэгээд одоо алдаа гарах эрсдэл багасна гэсэн үг байхгүй юу? Хавсарсан байдаг учраас. За трансполимер термодилюшнээр бид нэр эдгээр үзүүлэлтүүдийг харах боломжтой байдаг. За одоо миний ярьж байгаа сонгодог жишээ бол энэ Pico байгаа. Pico бол одоо маш олон компани девайсууд дээр бол байдаг. Тэгээд эдгээр нь одоо цэцтэй ялгаатай. Гэхдээ үндсэн зарчмын хувьд гэх юм бол трансполимер термодилюшн гэдэг энэ Stewart Hamilton-ы тэгшгэлийг ашиглаад эдгээр үзүүлэлтийг бид нэр дэлгэцэн дээр харах боломжтой гэсэн үг. Post control-ийнхаа тусламжтайгаар эдгээр үзүүлэлтийг үзнэ гэсэн санаа. Тэгэхээр энд болохоор transpolymer termodillution байдлаар cardiac output, cardiac index-ийг харж байгаа бол pulse control байдлаар үргэлжлсэн cardiac output-ийг хийнэ гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр аргыг ашигладагаараа Pico давуу талтай байдаг. За тэгвэл transpolymer termodillution гэдэг энэ Pico гэдэг device нь өөрөө яаж одоо тухайн хүнд less invasive байдаг вэ гэхээр төвийн гурсан холбоно. Тэгээд femoral artery line холбочин. Тэгээд үндсэн одоо артер болон вен авна гэсэн үг. За энийг тавихад бол одоо заавал эмчийн ур чадвар, өндөр чадвар, олон жилийн туршлага гэдэг шаардлага бол бага. За тэгээд эндээ хүүтэн ус мөл гэдэг сенсортэй. Энэ сенсорынхаа байр төвийн вений гурстай холбоод тэгээд хүүтэн ус мөлөө хийдэг гэсэн үг. Transpolymer гэж нэрлсэн нь болохоор хүүтэн усанд венээр орлоо. Тэгээд бүтэн уушиг бага эргэлт их эргэлтээр эргээд тэгээд феморал дээр ирж байгаа. Энэ феморал дээр бид нэр артер том одоо гуурс байрлуулдаг. Тэгээд энэ нь болохоор термистр буюу хэмжигчтэй. Тэгээд энд хэмжилтээ хийгээд тооцож гаргадаг гэсэн үг. Тэгэхээр энэ бол илүү less invasive, хүүхдэд хэрэглэх боломжтой. Олон ойролцоогоо 10 хоногийн хугацаанд бол ашиглах боломжтой. Зөв одоо байрлуулад тэгээд калибрашны зөв хийх юм бол энийг 10 хоног хүртэл ашиглах боломжтой байдаг. Халдвараас сэргийлэх лес нүсийн учраас халдвар гарах эрсдэл харьцангуй одоо уушгины артертэй харьцуулахад бол бага байдаг. За энэ хүү одоо зарчим нь юу вэ гэхээр үндсэн хоёр хугацаан дээр тооцоол хийж гаргаж ирж байгаа. Тэгээд mean transit time болон down slope time гэсэн үндсэн хоёр хугацаан дээр mean transit time гэдэг нь болохоор бид нэр одоо төвийн гурсаараа хүүтэн ус өмлөө хийгээд бүтэн их бага эргэлтээр эргэлдээд одоо femoral line дээр очих тэр хугацааг нь болохоор mean transit time гэж нэрлээд down slope time гэдэг нь болохоор тухайн хүүтэн хоцсон ус өмл нь эргээд хэвийн core температуртай адилхан болох тэр хугацааг нь тооцож гаргаж ирээд тэгээд одоо энэ хүү Ariander-ийн curve гэдэг энэ тооцоол хийж одоо cardiac output-ыг тооцож гаргадаг гэсэн. За transpolymer дээрээс нь post control-ыг хамт хэрэглэхээр яах вэ гэхээр одоо уушгины артерийг байрлуулсантай харьцуулахад олон үзүүлэлтүүдийг нэг дор хараад тэгээд хяналтуудыг хийх боломжтой байдгаас гадна global end diastolic volume бид нар харж болж байгаа. Дээрээс нь extravascular lung water харах юм бол уушгины хаванг давхар илэрхийлээд харах боломжтой байдаг. За эдгээр бол дандаа том одоо хэвлийн том хэмжээний хаалгууд, удаан үргэлжлэх хаалганууд, эрсдэлтэй хаалганууд, цус алдах эрсдэлтэй, гемодинамик огцом өөрчлөгдөх боломжтой хаалганууд дээр энэ үргэлжилсэн завсарлагаат гэдэг cardiac output-ыг хэмжих шаардлага бол гардаг. Орчин үед болохоор
арай одоо less invasive энэ одоо том хяналтууд шаардлагагүй үедээ бол non invasive буюу minimal invasive байдлаар arterial pulse waveform-ыг ашиглаад одоо left ventricular тэр volume-ыг, stroke volume-ыг дээрэс нь одоо pulse pressure-ыг ашиглаад шингэний хэрэгцээ байна уу? Эсвэл бол биднэрт afterload дээр асуудал байна уу гэдгийг хянах боломжтой байдлаар одоо девайсууд гарсаар байна. Тэгээд эдгээрийг бол ашиглаад хяналт хийх боломж байна гэж үздэгсэн байна. За энэ харагдаж байгаа нь болохоор Pico-ны нэг модуль. Энэ болохоор яг мониторынхоо девайсанд холбогддог. Тэгээд кабельтайгаа. Тэгэхээр энэ бол яг одоо хүйтэн усмлыг хийдэг сенсор нь харагдаж байна. Тэгэхээр энэ төвийн нэг гурс тавиад, энэ femoral artery тавиад энд хяналт хийх боломж байдаг гэсэн үг. За энэний үндсэн зарчим нь болохоор энд одоо femoral дээрээ тодорхой термистер байгаа ч гэсэн хажуугаар нь бид нэр pulse control хийх нөхцөл нь бол энэ femoral дээр байгаа учраас энэ трансдюсерүүд холбож өгдөг. За тэгээд энэ Pico-ны давуу тал нь болохоор одоо global end-diastolic volume-ыг буюу дөрвөн чамбарынхаа эзлэгүүнийг диастолын төгсгөлөх эзлэгүүнийг олно. Дээрэс нь одоо transpulmonary учраас total intrathoracic blood volume-ыг бол гаргаж ирж гардаг байгаа. За тэгэхээр энд бол нэхлэн ач холбогдолтой нэг дор бид нар дэлгэцэн дээр харах боломж бол гардаг. За спангазыг тавих бол ерөөсөө баруун талын зүрхний баруун талын хяналт гэсэн үг. Тодорхой нэг pulmonary artery pressure одоо distal port бол өөрөө pulmonary artery pressure харин proximal port болохоор CVP pressure гэх мэтлэн ингэж хяналтуудыг даралтан дээр суурилдаг ба. Тэгэхээр орчин үед бол дандаа эзлэгүүнээр даралтууд өөрөө эзлэгүүн биш. Тэгэхээр эзлэгүүнийг хянж хардаг монитор нь илүү байх боломжтой гэдэг зүйлүүд бол байсаар байгаа. За энд бол хүндрэл болон одоо dermatillation хийхэд за pulmonary artery catheter мониторинг хийхэд хүндрэлүүд нь юу байдаг вэ гэдэг талаар дурдсан ба. За мэдээж түрүү дурдж байсанчлан энийг байрлуулахад нэлээд төвөгтэй. За тэгээд хэм алдах, ховдлын фибрилляц болох, зүрхний блок болох гэх мэтлийн эрсдлүүд бол байнга давагдсаар байдаг. Ер нь бол 48-аас 72 цагийн хугацаа түүнээс дээш хугацаанд уршигны артерийн катетерийг байрлуулна гэдэг бол шууд халдварыг эрсдлийг бол дагуулж идэг байгаа. Харин одоо less invasive байх тусмаа илүү халдвар эрсдэл буурна, олон хоног хянах боломж гарч ирдэг байгаа. Харин эдгээр dermatillation-ыг хийхэд наривчлал дээр нь нөлөөлөх одоо үнэн байх магадлалыг бууруулах хүчин зүйлүүдийг харуулж байна. Энэ intracardiac shuntтай, одоо regurgitaceтай, тэгээд термистер нь одоо ажиллахгүй фибринтэй, clotтай, бүлэнтэй, за эсвэл extreme low cardiac outputтэй ийм хүмүүст бол тавихад нэлийн төвөгтэй. Тэгээд наривчлалт нь бол алдаа гарах магадлалтай учраас одоо илүү бараг эрсдэл дагуулна гэсэн үг. За харин transpulmonary lithium dilution гэж байдаг. За lithium-ийн хувьд гэх юм бол тодорхой лидийн индикаторыг ашиглаад cardiac output-ыг хэмждэг. За энэ арга нь бол non-invasive эсвэл invasive гэдээ хоёр ангиллагдчихдаг. Non-invasive байдлаар хэмжиж болно. Эсвэл invasive гэдэг нь болохоор одоо цахын хүрц аавна гэсэн үг. Түрүүний энэ дэр бол дандаа төвийн хүрцэд авдаг. Энэ дэр бол цахын одоо radial artery catheter байрлуулад тэгээд dilution хийгээд cardiac output-ыг хэмжих боломж байдаг. За үндсэн зарчим нь бол индикаторын дозыг area under the curve-тэй харьцуулж гаргаж ирдэг гэсэн үг. Гэхдээ одоо энэ нь одоо хязгаарлагдмал байдал нь бол арай илүү жирэмсэн хүн ашиглахгүй яг уу хүүхдэд ашиглах боломжтой. Гэхдээ 5 ба түүнээс дээш насны хүүхдүүдэд за одоо девайсууд тухайн компани девайсуудаас ялгаатай. Гэхдээ ер нь бол хамгийн багадаа 5-наас. За тэгээд энэ нь болохоор нөгөө индикатор учраас тодорхой одоо бусад эмийн нөлөөнүүд бас нөлөөлөх боломжтой байдаг буюу за энэ миллер дээр бичигдсэнээр бол одоо хүчин сулруулагчийг гэхэд өндөр тунгаар авсан тохиолдолд бол энэ одоо мэдрэгч сенсор дээр нь электрод дээр нь лид байна гэж мэдрэх боломж бол байдаг. Тэгэхээр хэмжилтийн алдаа гарах магадлал бол өндөрсдөг байгаа. За тэгээ одоо бол түрүү хэлсэн ч байсанчлан дан ганц бас pulse control анализ хийгээд бид нар left ventricular stroke volume-ыг хянах боломжтой байна уу та гэж бичигдсэн байна. За энэ дээр болохоор одоо aortic pressure
одоо прешерыг ашиглаад сизлийн эхлээд декротик ноч хүртэлх энийг хэмжээд тодорхой одоо пустыг контор байдлаар гаргаж ирж байгаа гэсэн үг. За одоо бол орчин үеийн девайсуудад дандаа автомат байдлаар одоо pulse pressure variation, stroke volume variation-ыг бол гаргаж ирэх боломжтой болсон. Pulse pressure дээрээ одоо харьцуулт хийгээд хараад ирэх боломжтой. За тэгээд stroke volume-ыг бол нэг 10-аас 13 байх. 13-аас дээш байх нь бол одоо шингэний хариу урвал байна гэх мэтчлэн харуулж боломжтой. Гэхдээ ер нь бол stroke volume variation-ыг харахын тулд заавал тухайн хүн эрхэм медалдуултай механик амьсгалтай байж хангалттай одоо механик амьсгалтай эрэг даралтаар удирж байгаа тохиолдолд энд үнэн байх магадлал өсдөг байгаа. За өөр одоо non invasive байдлаар одоо тонометр ашиглаад хяналтуудыг хийх боломж байгаа. Гэхдээ энэ нь ямар хаалгаа гэдгээс шалтгаална. За энэ дээр болохоор PICO-ны үзүүлэлтүүдийг харсан байна. Энэ PICO дээр болохоор дахиад одоо transpulmonary thermodilation хийж байгаа ч гэсэн нэмээд thermodilation хийж байгаа, pulse control хийж байгаа. За дээрээс нэмээд дээд хөндий вэний одоо холимог инстрацийг үзэх девайсыг холбочих юм бол ингээд бүтэн үзүүлэлтүүдийг харах бас боломж байдаг байгаа. За тэгээд мөн одоо transpulmonary thermodilation дээр бид нэр волюмаар хяналт хийж байгаа. Тэгээд даралтыг гаргаж ирээд cardiac output-ийг хэмжиж байгаа учраас энэ cardiac power output гэдгийг бас гаргаж ирэх боломжтой. Энэ нь болохоор эрчим дэмжлэгийн тасаг зүрхний бэлтгэлтэй байгаа хүнд бол нэлээд ач холбогдолтой байх боломжтой байдаг. За тэгээд PICO бол 1998 оноос эхлээд судалгаа нь яваад нэг 2000 орчим оноос эхлээд хэрэглэгдэж эхэлсэн. Клиникт хэрэгжилж байгаа. Тэгээд энд бол одоо үндсэн хүйтэн усмлын одоо үндсэн зарчмыг бол ингээд томьёолоор харуулж байна. Тэгээд хүйтэн усмлын сенсор кабелийнхаа өмнө одоо хүйтэн усмлаа хийлчин. Тэгэхээр transpulmonary юм чинь. Тэгээд одоо артерита хянаад явчихна гэсэн үг. Ревьюнууд айгүй олон байгаа. Гэхдээ энэ одоо 2012 оны PICO monitoring review бол нэлийн бас ойлгомжтой санагдаад энийг хуваалцъя гэж бодсон. Тэгээд давуу болон сул талыг бол энэ дээр харсан байгаа. Lithium dilution ашигладгийг болохоор LiDCO гэж нэрлэдэг. Энэ нь бол хэдхэн компаниудын одоо патенттэй байдаг. За тэгээд бас одоо transpulmonary thermodilation дээр бас комент хэлэхэд болохоор яг нь continuous бол 30-аас 60 секунд тутамд одоо шинжлэгдээд явчихна. Харин одоо transpulmonary байхдаа хүйтэн усмал хийгээд тодорхой хэмжээгээр одоо нэг удаагийн хяналт бол алдаа гарах магадлал 22% байдаг байхад 3 ба түүнээс дээшийн дунджаар нь хэмжих нь өөрөө одоо наривчлалыг илүү сайн болгож өгнө гэсэн үг. Тэгэхээр заавал одоо сувлагч болон инженерийн оролцоо байдаг учраас энд алдаа баг гарах зорилготойгоор 3 ба түүнээс дээш хяналтыг нь ач холбогдолтой байна. За дараагийн видеон дээр болохоор одоо Swan-Ganz-ийн үздэг үзүүлэлтүүд тэгээд transpulmonary thermodilation-ийн үзүүлэлтүүд, LiDCO-гийн үзүүлэлтүүд, за мөн PICO-гийн хувьд гэх юм бол flow track-тэй ер нь бол харьцуулагдаж явдаг. За энэний давуу болон сул талын талаар хуваалцах болно. Баяртай.